өдрийн үзэгчдээ гэрэлтэй цонх нэвтрүүлэг үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэл заншснаар хүүхдийн паркаас та бүхэндээ хүрч байна. Гэрэлтэй цонх нэвтрүүлэг нь одоо эхний удирлын хамгийн сүүлийн дугаараа өдөж та бүхэндээ хүргэж байгаа юм шүү. За хөтөлбөрийн өнөөдрийн дугаарын зочноор өхөөрдөм төрх этгээд хоолоогоор одоо монголчуудын хайрыг ичнээ татаж чадсан дуучин Ихэр сувд. За мөн боулингийн спортын олон улсын хэмжээний мастер Баатар нар ирлээ. За Баатар бол мэдээж Ихэр сувдын аав. За манай хоёр зочинд урилга хүлээж авсанд баярлалаа. Тэгээ зээтэй болсонд баяр хүргэе. Баярлалаа. Ээж болсонд баяр хүргэе. Хүүтэй. За баярлалаа. Баяр хүргэе. Битэрийг өрсөнд бас баярлалаа. Тэгээд ийм гоё газар ирээд бас ярьцлага өгч байгаа надад бол амар гоё. Таатай байна. Яг дотор студийн гэрэл ингээм амар гэрлээ зодож биш те. Агаарт гоё агаар мэдрээд энерги нь гоё таалагдж байна. Урд нь бол анх ингээд одоо аав охин хоёр гэдэг харилцаатай байсан бол одоо дунд нь нэг хөөхөн одоо тий хүүн гараад ирсэн байна. Нөгөө талд нь зээн гараад ирсэн байна. Тэгэхээр яд ингээд одоо 3 үе яваад байна шүү дээ. Тэгэхээр одоо амьдрал чинь бас гоё өөрчлөлт авчирсан баг тий. Тэр тухайга анхны сэтгэлээс хаваалцаач. Эхнэр итгэхээр одоо ингээд зээтэй боллоо гэж тэгэхэд бол маш баяртай л байсан. Тэгээ гараад ирсэн. Өөлгүй яах вэ? Яг төрж явахт нь хажууд нь байсан болохоор эхнэр итгэхээр хоёлаа л нулимс туслалсан да. Тэгээ одоо бол 10 сар хүрсэн тоглож надад аюу хөөрхөн болсон. Бүр улам хүний хайрыг татчихсан тийм хөөрхөн. Баяртай ажиллах багт. Арай өөрөө. Аавтайгаа ажиллах. Гэтэ өвөөгийнхөө өөр деталууд ингээ хөлний хуруу, гарын хуруу тиймэрхүү байдаг манай өвгт ингээ өвөөгөөс аваад ирээд. Томрох тусмаа улам аягвал тантай адилхан болох байхаа. Ихэр сувдмаа сошиал нэлээд идэвхтэй байдаг. Тэгээд ерөнхийдөө яг ээж болсон сэтгэлээ блогоор бас инстаграм дээр ингээд өөрийгөө нээлттэй илэрхийлдэг штэ тий. Гэтэ яг дахиад нэг сонсож ээж болсон мэдрэмж юм. Надад бол яг ээж болсон мэдрэмж бол тийм шинэ мэдрэмж байгаагүй. Би угаасаа л ээж өсөвсөн гэдэг надад тийм. Угаасаа намайг найзад мөн хэлдэг усахгүй ч айгүй тийм ээжийн энергитэй байгаа. Бүгдийг ингээ хайрлаа ивэ гэсэн энергитэйгээд хэл хөөхт болгоомж ерөөсөө нэг амьдрал өөрчлөж байгаа мөртлөө надад ерөөсөө өөрчлөж байгаа санагдаагүй. Яг л болох ёстой юм болдгоороо болол зөв цаг хугацаагаар явж ин гэсэн тийм л мэдрэмж төрдөг. Тэгэхээр энэ гоё ээжийн энергитэй охиныг бүтээж чадсан аав ээжийн нөлөө бас их байсан баха тий. Би бас Ихэр сувдыг аавтаа нь бол дагдаг сошиал дээр тэгээд их гоё гэр бүлшиг санагддаг байхгүй юу. Ер нь та хэд маань хоорондоо хэр их цагийг өнгөрүүлж гин, цагаа ер нь хамтдаа өнгөрөөхдөө юу хийцгээж гин. Манай гэр бол ер нь хоорондоо айгүй нийцэг гэр бүл. Ер нь тэгээд хүн болгон асуудаг юм л да. Энэ яаж ийм ухаантай охин төрүүлс яаж хүмүүжүүлсэн гэж битгээрээс байнга асуудаг. Ер нь тэгэл байгаа байдлаараа ч юм уу ээжийн ер нь хувь нэмэр маш ихтэй ер нь манай гэр бүлд. Би тэгэд өнөөдөр яагаад ингэж одоо аав охин хоёрыг онцолж бас ирсэн бэ гэхээр ерөнхийдөө яг ээж хүнийг айгүй их ингэж ярьдэн штэ хүүхдтэйгээ. Гэхдээ ялангуяа охин хүүхдүүдийн хувьд аав айгүй чухал үүрэгтэй байдаг санагддаг л да сэтгэл зүй талаасаа ч юм уу өөр бүх талаасаа. Тэгэхээр манай сүлдээ чинь бас охинтой тий надтай санал нийлж байгаа бах тий. Нийлгүй яах вэ? Одоо тэгээ нөгөө хоёр залууг бол харахгүй шүү дээ. Охин бол харна. Харин тий. Би ч бас хоёр хүүтэй нэг охинтой байхгүй. Тэгэхээр аав охин хоёрын тэр гоё нандаа харилцааг л бид хэд ингээ бас өдөгчтэй хөргмээр байгаа юм. Тий. Охтууд ер нь гэхдээ аавдаа илүү хайртай аваад байдаг. Нууц юм аа бас аавтайгаа ярьдаг ч юм уу. Эсвэл аавгаа нууж хаадаг ч юм уу ээжээсээ нэг тиймэрхүү явдлууд их байна. Өмгөөлдөг. Хөвчих цаг хүртэл ингээл хүнжил дөхүүлээд жишээтэй, асрах жишээтэй тий. Шал өөр юм. Одоо жишээлбэл тойрын багын гой тийм нууцаас бас мэдмээр санагдчихээн л та. Яг хоёулахнаа мэддэг, ээжтэй мэддэггүй тийм нууц ямар нууц вэ жишээ нь? Бүр зөндөөл өгдөг байсан л та. Хамгийн гоё нөх юм бол одоо нөгөө нэг ээж чи хоолын тал дээр одоо хатуу штэ тий. За бэлэн гой мэдж болохгүй, хамаагүй тийм мэдж болохгүй. Нөгөө ээж мэж гадар ажилдаа гарсан үедээ хоёлаа бэлэн гой мэдээ л да. Тэгэл да гэж би амар дэмжин. Тэнгүүт ээж гадагшаа авсан бангууд хэзээ ч хичээл таслуулдаг байхгүй. Хөөд аавдаа бол хоёлаа маргааш тасалчий тий. Тэгээ ээжд нь өвдцэн гээ хэлжээгээл тиймэрхүү бол ярианууд бол хийдэг байсан. Тэгэл өдөржингөө өвтөр диван дээр гоё мэдээл, кино үзэл, инээлдээл хөвцдөг. Тэр мөчөл надад бас амьдралын маань яг хүүхэд насны амар тийм том дурсамж илүү нүдэнд ингэж харагддаг. Ээж одоо сонсоо уур нөрж байгаа. Ихэр сувд маань авиаслан монголчууд анх орж ирснийг бид нар мэдж байгаа. Тэгэл өстө нүдэн дээр л өслөө гэдэг шиг жоохон байхаас нь л мэддэг. Тэгээд тухайн үед чи яг одоо өсвөр нас нь эхэлж исэн явж исэн үе байх тий. Тэгээд тэр үед одоо яг хүүхдийн зан характер мэдээж өөрчлөгдөх байх. Тэнгүү тэр үед аав нь одоо яаж хүлээж аваад охинтойгоо яаж харилцаж исэн бэ? Манай охин бол нэг тийм шилжилт тийм хүмүүсийн хүүхдүүд нэг хайхтар тэгээгүй. Ерөөсөө л яг ингээл
байгаа байдлаараа л байсан гэж хэлэх юм уу. Одоо нэг 2-4 долоо тэр байж байгаа ярьж байгаа өнгө төрх нь ерөөсөө л гэртээ байгаа яг тэр ерөөсөө нэг би телевизээр гарч байгаа ингэж байгаа гэж ерөөсөө тийм биш. Ерөөсөө л яг байгаагаараа л байсан. Миний одоо энэ зүйлд гэхдээ би яг ингэж боддог байхгүй юу? Ээж аав ингэ түр асуусан ямар нууц вэ те? Хүүхдээ яаж ингэж хүмүүжлэх байдаг? Нэг амар тийм их амар сүртэй зүйл биш байхгүй юу? Энэ зүгээр л ээж аав хоёр цугтаа миний нүдэнд би минийгаа тэр хоёр хайрлж ин те. Гэр бүл халуун дулаан уур амьсгалтай юм те. Хэрүүл зодон тийм юм байхгүй. Хайрын дунд өссөн болохоор надад ямар нэгэн байдлаар тийм одоо өөр зан гаргах ч юм уу, эсвэл зангаа хувирах ч юм уу, эсвэл одоо төрний хэлдгээр миний стандартыг өндөр болгоцсон те. Намайг ингээ хайрлж өсгсөн учраас намайг зүгээр нэг жижиг юмар ингээл найрчин гэсэн зүйл байхгүй байхгүй. Тулдлаа одоо аав намайг яаж хайрлсан. Тийм хайрыг өгж л одоо манай нөхөр бас намайг авсуусан. Хүн тэгээд яг аавтайгаа адилхан хүнтэй суудаг гэдээ юу ярьдэн штэ монголчууд маань тийм. Тэгэхээр тантай адилхан уу? Ер нь одоо ер нь адилхан да. Хөргөний аав одоо чи одоо хадам аавгаа дуурайгаад байгаа мó гэд бараг асуусан гэж ярьжсэн гоо. Адилхан сахалтай үлдсэн. Адилхан ортостэй. Яг тэгээд чи одоо хадам аавгаа дуурайгаад байгаа мó гэд асуусан гэсэн. Өө хөрөлдөн болсон бид. Урлагийн талын юм байна. Урлагийн талын юм өстой байхгүй тань. Амар лаг мүжгэлдэг штэ. Тэр ч одоо урлагтаа орно шүү те. Урлаг. Баатар ах бол мэдээж одоо урлагаас гадна бол өөрөө олон улсын боулингийн спортын мастер хүн байгаа. Тэгээд тэр ч утгаараа маш гоё боулингийн газартай би тэгээд санамсаргүй гадуур явж байгаад нэг боулингийн газар найзуудтайгаа орсон чинь яг Баатар ахын ажиллаулдаг газар байж таарсан. Би бас нэг удаа таарлцж ийсэн. Маш гоё цэвэрхэн тийм тогтой тухтай гоё тийм цагийг бол чөлөөтэй өнгөрөөж болох гоё газар надад бол санагдсан. Тэгээд боулингийнхэн газраар хэр их олон залуучууд ер нь хэд орчим насныхан үйлчлүүлж гин. Тэгээд энэ газрыг одоо Монголд ингэж нутагшуулахад ер нь хэр хүнд байв. Ер нь Монголд бас тийм боулингийн газар төдийлөх байгаагүй шүү дээ тий. Би чи 23 тагаас эхлээд боулингийн спортоор хичээлсэн. Одоо тэгээд боулингийн спортоор хичээлсэн хүн болгоны мөрөөдөл өөрсдөө боулингийн төвтэй болъё. Одоо багаж хэрэгсэн тэр техник тоног төхөөрөмж нь маш өнтэй болохоор ер нь мөрөөдөд бас биелдэггүй тийм юм багхгүй. Тэгэхээр би одоо 48 таг хэд ч хэдэн жил мөрөөдсөн юм бэ? 25 жил мөрөөдсөн юм. Бараг тэгж мөрөөдөж байгаад энэ мөрөөдлөө одоо 2 жилийн өмнө биелүүлсэн. Тэгээ би боулинг гээд 12 замтай боулинг, төв заал нь 12 замтай боулинг. Тэгээд боулинг бол ер нь Египтээс гаралтай. 5000 жилийн өмнөөс ер нь Египтээс гаралтай. Тэр зураг дүрсэн дээр нь боулингийн гахаа бөмбөг шидэж байгаа тиймэрхүү зураг дүрслэг аяг байдаг байхгүй. Анхнаасаа л буурах юм ингээд тийм. Тэр нэг ийм моднуудыг унгаадаг байсан тийм зургнууд байдаг байхгүй. Египтээс гаралтай. Тийм учраас би бас боулинг дээрээ бүр тусгай Египтээс гаралтай гэдэг утгаар нь бүр 2 замтай бүр VIP бүр Египтийн тогтчлолт нь тэгж хийсэн. Тэгээ тэр дотроо бас юутай караокетэй аав ээжтэй цуг ингэж энэ санаа гаргаад ингэ хийсэн байхгүй юу. Яа тэгвэл жишээлбэл би ингээд одоо гадуур жоохон олон хүнтэй газар явах дурггүй. Яг дотны хүмүүстэйгээ ингээд өөрсдийнхөө орон зайдаа бүр ингээд эзлээдээ дураараа ингээд дуулаад хашгираад ингээд байх дуртай. Гадуур ингээд амар хавчруулаад байдаг. 근데 одоо бол тэр газар бол ингээд найз нөхдөйгээ уулзмар ч юм уу те эсвэл ингээд ажлын уулзмал хийхдээ шууд тийшээ easy гэж явчихдаг. Аав нь боулингийн газартай амжин дуртай үедээ л очдөг байх тийм шүү дээ. Тэгэхээр яг нөгөө хоёр сонирхлоо яг нийлүүлээд нэг болгоцсон байгаа байхгүй тий дуулдаг тэгээд бизнес хоёроо. Тэгэхээр ер нь бол урлагийн хүн байх тэгээд дээр нь бизнес эрхлэх гэдэг чинь бол мэдээж одоо сахилга бат айгүй шаарддаг шүү дээ. Тэгэхээр хоёр бас тэр ажил нь одоо тэр сахилга батн ч гэдэг юм нэг талаараа бас ингээ огтлцоод нийлж байгаа юм шиг. Энэ талаар юу гэж боддог вэ ер нь? Тэр ажил дээрээ ч гэсэн би урал дээрээ ч гэсэн ер нь бол аль болох юмэг тийм хүчлэхгүй байхыг хүсэж байгаа байхгүй юу? Хитрхи бүр нэг ажил гээд бүр хамаг юмаа ингээд хойшин тавиад ажиллаа золиосох ч юм уу те урлагтаа хийх ч юм уу те ямар ч гэсэн өөрсдийнхөө ингээд яг гэр бүлтэй байх хэвээр хүн юм ажиллаа хийчээд тэрнийхээ дараа ер нь бид дараа ажил руу анхаарал хандуулдаг. Яаж ч гэсэн гэр бүлээл нэг тавиал ажлыг заа гэртээ цагаа зарцуулсан чанартай цагаа хийцэн за одоо ингээд ажиллаа хий гэдэг ер нь тийм байдлаар л хийж явдаг. Аль болох мэдрэлийн систем гацалтанд ороолохгүйгээл айгүй тайван сайхан л те. Одоо тэгээд нэг хэсэг бол урлагаас чөлөө авах уу эсвэл хажуугаар нь бас урлагаа хийх. Юу гэж авах вэ? Би ч одоо шууд
Сая хэдэн сарын өмнө нэг EP цомгоо цацсан. Жижиг цомгоо цацсан. Тэгэл шууд дууга гаргаад клип хийх байгаа ч гэсэн би ч өдөр болгон хүүхдтэй хөгжим тоглож өгдөг, өдөр болгон дуулдаг. Бараг би өмнөхөөсөө илүү миний бүр ингээд дууны чадвар сайжраад те илүү гаргаж чадахгүй гэсэн гой аялгаунд ингээд хүүдээ зориулж байгаа тийм гой аялгаунд гарч эхэлж байгаа. Дараагийн уран бүтээл яг олон нийтэд цацхан хүүдээ зориулсан дуу байх баха тий. Ер нь бол тийм л тий. Гой хайрын тухай, гой бие биендээ хайр түгэй гэсэн яг тийм дуу хүүгээсээ яг тэр хайрын мэдрэмжийг авсан тэр зүйлээс л ургаж. Урлагийн салбарт ороход гэр бүлийн ялангуяа аавын нөлөөлөл хэр байв? Бас аавын бэлтгэл хэр байв тий? Манай охин чинь яг тэр авиаслаг монголчуудад орохдоо эхнэр хөтгөрт хэлээгүй. Тийм үү? Бүр чимээгүй гэж байгаа орцсон. Тэгээд зургатаар өө бүр хоёул гайхсан. Вау. Хизээдээ яваад орчт юм бэ гэдэг. Тэгэл шууд тэнцэл дөнгөж бодохоор бүр өөрөөсөө айгүй баярлж байгаа юм чинь. Өө миний охин ямар мундаг юм бэ. Одоо яваад өгөрөө чүү гэж араас нь бараг тэгэл дэмжиж өгсөн дөө. Одоо жишээлбэл одоо ялангуяа Аз гэр бүлд хүүхдээ гадагшаа сургуульд явуулвал аль болох дандаа юм эмч мэмж одоо санхүүч ч юм уу эсвэл инженер ингээ заавал нэг мөнгө олох заавал тийм батны мэрэгжилд сургуулахыг хүсдэг шүү дээ. Одоо аав ээж минь надаа ингээд Америк руу зүгээр ингээд би хөгжмөөрөө сурлаа гингүүд та тэгээ чи өөрийнхөө хүссэн зүйлийг хий. Тэр зүйлийг чинь битээр дэмжээ гэд итгээд намайг явуулсан. Тэнд нь бол угаасаа маш их баярлагдав. Тэр Америкт байсан одоо миний 4 жил сурсан тэнд амьдэрсэн мөч бол яг одоо бас намайг яг том эмэгтэйн болоход айгу том нөлөө үзүүлж туссан газар байхгүй юу. Тэгэл аав ээжтэй дандаа баярлж явдаг. Би нэг бичлэг санаанд орлоо л доо. Шинэ хүүхэд төрөхөд бол одоо ялангуяа нөхрийн талууд тий бүгд яг нэг шинэ хүүхэд рүү ингэж тэмүүлдэг. Яг тэр нэг төрхийн орон дээр байгаа яг төрсний дараа бол яг төрсэн аав ээж нь миний охин зүгээр үү гэж очдог гээд. Тэгээ ер нь бол бас айжлээсэн бах тий аав ээж хоёр нь. Нөгөө яг хажууд нь байсан юм чи өвдөж явахт нь хүртэл яг хажууд нь нөгөө тэр эмнэлэг чинь хамаагүй оруулаад бүгдийг нь оруулцдаг. Тэгээ өвдөж байгааг нь харж байгаа юм бүр тэгэхэд бас эвгүй юм билээ ер нь. Аюултай. Юу ч хийж чадахгүй зүгээр зогсоосоо өөрөө юу ч хийдэг. Хүүхдүүдэд төрж явах үе бодсон уу? Бодсон. Би чинь багаага сүүл тесэр хийгээд ороход нь намайг оруулчихгүй юу. Тэгэхээр би бол зүгээр бүр шоконд ороод зогссон шүү дээ. Нэг юм юу ч барьсан байсан, нэг даваа бонгоч барьсан байлоо. Тэгэл ороод ингээд гаццсан. Тэгсэн чинь бүлтэн эмчтэр төрсөн хөө. Хүү ээж чинь ихнэрээ хүүхдээ үнсдэг юм уу гэд. Тэг бүр ингээд зогсчиход юу хийж чадсан юм бэ? Шоконд орчихсон юм лээ. Ихэр сувда Америк руу сургуульд явсан. Тэгээд ер нь бол гэр бүлэрээ бас гадагшаа ер нь амралтаар бас явдаг л ах тий. Тэгээд онгоцон суухаас ер нь айдгүй. Айхгүй штэ. Дуртай газар штэ. Тэгээд одоо бүр сурцаа. Анх би нөгөө нэг онгоцонд ингээд хүүхд болохоос өмнө сууж байхдаа ингээд 6 цаг нислэгт ёо ямар тухгүй юм бэ? Тухайн болохгүй эдэр гэлдэг төсөхгүй. Одоо хүүхдтэй болсон чинь зүгээр 6 сар хүүхд мал уйлахгүй бол миний тухцах бол тийм мэдрэмжээ бүр алддаг болсон билээ. Тэгээ бараг хүүхдтэй болсон чинь хүүхдээ барьж явж байгаа нь л бүр ганцаараа явсан ч л бараг тухтай санагддаг болсон. Миний бодлоор ихэр суудыг хөндлөнгөөс харахад тэгээ юмыг айгуугаа энгийнээр хүлээж авдаг юм шиг байна. Ямар нэг юмд айгуу стрессдгүү. Ээж болсон ямар зүгээр. Гадагшаа явсан ямар зүгээр. Өсвөр насндаа ямар байсан зүгээр. Ямар нэгэн дээр ямар ч тийм стресс гарахгүй өөрөө бүх юм гоё болж гэн гэж явдаг юм. Танай бүх хүүхдүүд юм уу эсвэл зөвхөн ихэр суудын онцлог уу? Ихэр суудын онцлог ер нь. Бас их чимчин нэрээ бас нэлээд хариуцлагатай гэдэг. Тий, одоо зөв үлгэр дуурайл байж явах учраас тэгээд. Тэгээ уус цаанаас нь одоо стресстэй тах шаардлагач одоо алгадуу. Тэгээд эрүүл саруул яхад одоо юунд ч илүү юм стресс хүлээж ирж байна шүү дээ. За одоо цаг хэд болж 9 гахаа цаг эхэлсэн байна. Би тэгээд дараагийн одоо сурвалжлага бүгдээр ингээ хамтдаа хүлээж авч үзчихэд эргээд ярианд орё тэхөө. За ингээ үзэгчтэй бүгдээрээ гахаа цагаа үзцгээе. Сайн байцгаана уу? Гэрдээ сонхын үзэгч та бүхэндээ орой мэндийг хүргэе. За намайг Утган Самбуу гэдэг иргэний нисгийн үндэсний төв нисгийн аюулгүй байдал хамгаалтын албаны аюулгүй үзлийн шалгачаар ажилладаг. Олон улсын Чингис хаан нисэх буудал, Буян тухайн нисэх буудал, тэгээд хоёр нисэх буудал дээр 24 цаг байнгын үйл ажиллагаа явуулж ажилладаг. Иргэний нисгийн үндэсний төвийн нисгийн аюулгүй байдал хамгаалтын албан энэ онд үүсгэн байгуулагдаад 30 жилийн ой тохиож байна. Аюулгүй үзлийн шалгагч бидний хувьд болохоор агаарын үлгөөр зорчигч байгаа зорчигч болон тээш тэдгээрийн гатээшинд аюулгүй байдлын үзлэг шалгалтыг яг олон улсын дүрм журмын дагуу техник хэрэгслийг ашиглан олон төрлийн аргаар
ингэж үзлэг шалгалт хийж одоо зорчигчийн аюулгүй байдлыг 1 номер тавьж ингэж ажилладаг байгаа. За манай үйл ажиллагаа бол ерөнхийдөө ингэж явагдаж байна. За энэ дээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Тухайн зорчигчийн биед нь үзлэг шалгалт хийн. Мөн тухайн зорчигчийн авч явж байгаа гар тэшийг одоо яг энэ тавцан дээр тавиад за тухайн тэшийн гар тэшийг одоо яг эрдэнэгийн төхөөрөмжөөр үзлэг шалгалт хийгээд хэрвээ тухайн зорчигчийн тэшинд болон гар тэшинд хориотой болон хоригдсон эд зүйлс байх юм бол тухайн зүйлсийг илрүүлэн агаарын үйлгийн аюулгүй байдлыг хангаж ажиллагаа гэсэн. Сонсч. Нэг давхрын хэрэгчдэр эзэнгүй ажиллалаа. За нэг давхрын хэрэгчдэр эзэнгүй илэрлээ гэж ойлголоо. Бодлын дотор байгууламж дотор болон ойр орчимд зорчигчид эзэнгүй, тээж, чумдаам, цүнх, эд зүйлсүүд их орхисон байдаг. За эдгээр зүйлс дээр болохоор аюулгүй байдлын үзлэг шалгалтыг цагдаагийн байгууллага болон хамгаалтын байгууллагатай хамтран хийдэг байгаа. За яагаад вэ гэхээр эдгээр цүнх, чумдаам дотор тесрэлт дэлбэрэх бодис болон олон нийтэд хор хөнөөлтөө иргэн эсхийн үйл ажиллагаанд занл хил учруулсан ч юм уу те эсрэг ашиглагдах ийм бодис за тесрэх бодис ч байдаг ч юм уу байх магадaltaй гэж үзээд аюулгүй байдлын үзлэг шалтгаалыг хамгийн түрүүнд хөдлөхгүйгээр хийдэг байгаа. За тэр түүний дараагаас зохиц журмын дагуу тухайн тэшийг эзэнт нь хүлээлгэж өгдөг байгаа. Иргэний эсхийн үйл ажиллагааг хөндөнгийн хууль бус үйлдэлээс урьдчилан сэргийлэн ажиллах нь эсхийн аюулгүй байдал хамгаалтын албаны эрхэм зорилго юм а. За манайха угаасаа битүүл ийш тийш явдаг байлгүй те. Саяны сурвалжлагаар бол нэлээд бидний чамдаамыг бол аюулгүй байдалд бол нэлээд хамгаалдаг болсон байна шүү дээ те. Хоёрын хувьд бол түүх байна уу? Миний хувьд бол нөгөө боулингийн спортоор ийш тийш тэмцээнд явна. Ийш тийш явахдаа бас заримдаа бөмбөгөө аваа явдаг байсан. Энд дэр бол инээдэмтэй болж исэн. Яг л онгоцсонд ороод боулинг ачаанд өгч штэ. Тэгэл хүлээлгэн танхим сууж байгаад мистер Шарбаатар гэж дуудана. За энэ яач вэ гэж очино. Тэгэхээр нөгөө хоёр бөмбөг чинь ингээд эрентгэнээр харцсан. Боулингийн бөмбөг чинь дотроо юм хөндрүүлэгч гэдэг юм төмөр шиг юмтай ингээд харагддаг байхгүй юу? Эрентгэнээр энэ юу вэ гэдэг. Боулинг боол гэдэг. Эн чинь биш байна даа шүү дахиад үзэх хэрэгтэй гэдэг. Дистрик бөмбөг энэ аюултай байна гэдэг зөндөө тийм тохиолдол гарч ирсэн. Одоо сүүлд гэсэн Монголд ч гэсэн тэмцээнүүд явахаар дахиад сууж дахиад нааш та ирнэ үү гэж дуудаад байдаг. За нөгөө боулингийн бөмбөг гэдэг. Нөгөө чинь л дуудаж иргээл ачгаар дахиад боулинг. За та энийг гаргаад ирдэ гэж хоёулын гурван ингэ гаргаж үзүүлээ. Өөрөөр би нэг юм асууж хуу. Бөмбөг л бол бөмбөг биш байдаг юм уу? Боулингийн бөмбөгөө та бас өөрөө тэмцээнд орохдоо авч явдаг юм үү? Тэр өөр байд юм уу? Юугаараа өөр байх вэ одоо? Одоо энэ хуруунда таарсан. Нөхөн өөр байд юм уу? Жин хүндийн жин өөр нөхнүүд нь өөрийнхөө гарт таарсан байдаг байхгүй. Бас нэг байцаагч надаас сууж байгаа. Боулингийн бөмбөгнүүдээ гаргаад ирсэн чинь хийгийг гаргачихаа гэж. Татаж унтаа юм гэсэн. Тэр нь Монгол биш үстэй. Монгол. Наадах хийгийг гаргаж болдгоо юм гэсэн. Болохгүй шүү дээ. Тэр одоо хэдэн онд тэгэж танаас тийм хүсэл тавьсан бэ? Боулингийн бөмбөг хий гаргачихаа гэдэг. Тэр чинь саяхан. Тийм үү. Тэгэхээр бас Хийгийг гаргаж болдгоо юм гэсэн. Би зөвөр өөрөө баг тарх гэж нээж байгаа. Та гаргаж ихгүй. Богоны дугуйтай гэдэг. Богоно гардаг юм байх хийлэхгүй гэдэг. Тэр шиг юм болж дээ. Манай Монголын боулингийн тамирчид олон улс руу хэр явдаг вэ? Одоо сүүлийн үед бол эхлээд бол Монголын боулингийн холбоо үүсээд Монголын боулингийн холбооны ерөнхийлөгч Жаргал сайхан гоо ер нь их авч явдаг байсан. Тэгээд нэг хэсэг бол боулинг чинь завсрагдсан шүү дээ. Бүр ингээд 6-7 жил байхгүй болоод тэгээд саяхнаас ер нь эрчимтэй хөгжиж байгаа. Тэгээд Монголын нэг хэсэг яг чимээгүй болцсон байсан. Тэгээд ингээд хөгжиж байгаа дэр нь би ч гэсэн бас хөгжүүлэе гэж удаад энэ боулингийн төв байгуулад мэрэгжлийн бүр замтай мэрэгжлийн тийм төвшин тоглохоор тосны машинтай хамгийн гол нь ер нь боулингийн спорт чинь тосны машинаас хэцүү хүнд гэж тосолж өгдөг байхгүй юу? Тэр өөр нь тэмцээнд явхад тус тэмтэй тэг тосолж өгдөг. Тийм машинтай.
Тэр шал нас нилээ нарийн юм гэдэг. Нарийн маш нарийн бүр лазераар тавьчихдаг бүр тийм. Ямар ч дайны мөрөө байхгүйгээр тий. Аамын нүүрхийн боулингийнхаа амар удаа ярьж хийсэн. Эндээ бүр өстө өдөр шөнөгүй хэдэн сар зарцуулсан шүү дээ. Би бүр ингээ аав ээжгаараа өрөвдөөд ингээ орой бүр гэртээ орж ирсэн те. Ингээл хувц хувцны халтар болцсон. Ингээд битүү за юмаа буулгалаа, хэдэн тоо начаа буулгалаа. За одоо нөгөөдхөө угсрал мөксөлт гээл айгүй их ингээ сэтгэл шингэж айгүй олон жилийн мөрөөл шингэсэн болохоор ч юм уу. Манай боулингийн газар цаанаасаа нэг амар өөр амар дулаахан юм гэр шиг мэдрэмж амар өгөөддөг. Тий. Боулингийн газар чинь сони юм билээ шүү дээ. Бөмбөг ингээл явуулаад тэгсэн мөрчлөө ахаал гараад ирдэг. Тэгэл баахан нэг мундаг юмнууд нас игнэж гарч ирээл. Тэгээ яг тэр нөгөө үлдсэн байрлалаараа гарч ирж байгаа нь надад бас айгүй сонин санагдсан. Ямар ухаалаг юм бэ гэж би бас тэгж бодсон. Манай ихрээ өөрөө хэр сайн тоглох уу? Яг анхаарлаа төлөвлөлөө тоглоно сайн тоглоно. Адтай ахаа. Адтай ер нь спортод ер нь багаас адтай байсан шүү дээ тий. Манайхаас олон улсын одоо тамирчид олон улсын хэмжээний мастер 5-6 байна. Тий. Одоо энэ жилээс нодлон жилээс өгсөн энэ цалыг. танах бэлтгэлийн зал Тий, бэлтгэлээ манайд бас хийж чинь баг тий. тий. Гадаад дотоодод ер нь амжилт гаргая гэж бодоод ер нь энэ клубыг центрийг нээсэн. Манай монголчууд одоо эртний үеэс мөсөн дээр ингээд мөс худалдаж мөсний шагаа өнгөт тэр нэг юм үндсэн цуснд нь байдаг зүйл одоо за боулинг бодит байдал дээр хэр орондоо вэ? Ер нь бол хүн болгон асуудаг зүйл юм. Харин яг гол асуудал байна. Мөсний шагаа боулинг хоёр ер нь төстэй юм биш үү хөр. Ер нь бол өөр шал. Мөсний шагаа чинь бол тэр чигтээ уулгаж очдог. Боулинг бол нэг хэсэг тостой, тэгээд нэг хэсэг тос байдаг байхгүй юу? Яг гахаан дээр очих хэсэг газар. Тэр хооронд тэр бөмбөг тосон дээр эргэж явж байгаад тосноос хагараад эргэлтээ очдог. Тэр хэсэг нь өөр ер нь мөсний шагаанаас. Тийм. Тагчид бол нэлээд сайн. Урлаг шиг юм яа. Урлаг маш мэдрэмж. Гар жоохон ингэж хөдлөхтэй. Зүгээр чигээр очихгүй, гэрлийн үс ингэж эргүүлдэг байхгүй. Бараг унтаж байгаа юм шиг болсноор очивол голдоо шиг бүгдээ ингэж унгаадаг ч юм. Энээрээр залдаг үстэй тий. Энэ хоёр Чи хэр тоглолтын? Би ч гайгүй. Би ч бас урд нь дайжгүй тоглолтыг байсан. бүгд бөөнөр очиж тоглож үзтээ. Тийм дараа тэгж жаад яг бид нар яг очих үед очсон. Гэхдээ та байж байвал бас мастер яаж тоглолтыг хармаар байна л да тийм. Зөвлөгөө авах бах тий. Тэр бас бүр гадаадад Хонконгод автогоолоор бодож явж исэн. Бас яг боулингийн тэмцээгээд угаасаа жоохноос хойш явдаг байхгүй айгүйх явж исэн. Тэгэл тэрний нэг ганц удаад нь бас сүг явж яхад бүр амар гоё дурсамжуулж исэн. Гадагшаа автог хойлохнаа. Чи хэдэн настай лээ чи? Нэг 12 бас 14 настай л байсан баг. Тэгээд тэнцэг хошоо юм болсон тий. Тавьчтай тэгэл цуг аавгаа дагж явж амар гоё газар дээр яваал гоё хоол идээл тэр үед бол бас үнэхээр яг аав охин байх ч гоё юм а гэдэг мэдрэмжийг авч ирсэн шүү. Ихэр савдын яг нөгөө тэнгисийн хэрэг дээр 2 4 7-ад орсны дараахан гэл нэг юм зан үйл хийж байгаа шиг нэг хөөрхөн бичлэгүүд айгүйх яваадсан да. Тэр яг юу илэрхийлээд ингээд яг нэг залбираад байсан уу, йог байсан уу те айгүй тийм сонирхолтой бичлэг бас ингээд жижигхэн хэсэг нь яваад байдаг гэсэн шүү дээ. Йог бол угаас өдөр тутмдаа ингээд хийдэг. Тэгээд миний тэр юм дуургаад тэгэнгүүтээ тэр чинь нөгөө нэг долгион нь амар өндөр долгионтой юм дуургаж байгаа байхгүй юу? Тэнгүүд бид чинь одоо зүгээр ингликон дээр байж байгаа шүү дээ. Түн долгионоо өөрчлөөд би одоо өөрийнхөө өвөг дээд ч юм уу өөр юм channel гэж холбогдоод тэрний гаргаж байгаа би одоо light language юу гэрлийн хэл гэж ярьдаг байхгүй юу? Бидний одоо хэл монгол хэл ингээд ярьж ин тэ англи хэл тустай байна. Тэнгүүд гэрлийн хэл гэдэг бас их тустай тийм байгаа байхгүй юу? Бидний өвөг дээдсээс ирж байгаа мессеж хэл хайр гаргуудын мессеж ч юм уу те. Тэрийг ингээд би одоо долгионоо тааруулаад тэнгүүд би илүү ингээд өөрөө автоматар орж ирээд тийм юм ингээд ярьж хийдэг. Гэрлийн хэл гэж байгаа. Хүмүүстэй ойлгонгууд энийг жоохон ингээд энэ жоохон ингээд тэнийг юм шүү. Ингээд жоохон бас өөрөө ингээд яагаад вэ гэж бодоод байхгүй. Тэгээд яг та заавал энийг хүн болгоно ойлгох биш. Тэрийг сонсоод угаасаа би энэ одоо шар ус босчих гэж байгаа байхгүй. Тэр нь угаас зорилго нь яагаад тэгвэл би тэр хүмүүсийн шууд одоо биетэй нь биш. Шууд тэр хүний одоо ДНХ, тэр хүний сүнс бүр доошо тотгошоо ингэж харьцаж байгаа учраас яг тийм жоохон сонирн мэдрэмж бас төрдөг. Ихрээ үнэрт юу нэхэр ач холбогдол өгдөг вэ? Арцгаангийн үнэр ч юм уу? Маш дуртай. Тэ. Ер нь бол яг ийм тэгтээ тийм үнэртэй усны аюу дургүй байхгүй юу? Үнэртэй усны орц ч өөрөө амар эмэгтэй хүний бүр ингээ гормоны левелд очихл ингээ нөлөөлдөг учраас тийм ингээ биендээ хор мордцгийг үүсдэг. Аль натурал одоо ийм байгалийн цэцэгний тосмос ч юм уу тийм тосмос. Ер нь бол аль болох өөрийнхөө үнэрийг илүү гоё хүний гоё үнрээ үнэртүүлэх гэж ер нь илүү боддог та. Хүн болгоо өөрөөр ингэсэн үнэртэй. Бидний маань дараагийн хэсэгт арцгаангийн хэрэглээний талаар үзэгчдтэй болон та хоёрт хэрэгтэй мэдээлэл бэлдсэн байгаа байх гэж найдаж байна. За үзэгчдээ тэгвэл дараагийн хэсэг болох амьдралын лаборатори.
Гэрэлтэй цан хөтөлбөр амьдралын лаборатори хэсгээрээ арт ганг хомоол хүчний хэрэглээний талаар үзэгч та бүхэндээ мэдээлэл өгөхөөр амгалан багшийг студид урлаа. За орой минь. Орой минь. За өнөөдөр хоёулаа арт ганг хүч хомоол гээд монголчуудын манаас түгээмэл гэртээ за ер нь шашны зан үйлд түгээмэл ашигладаг эдгээр ургамлуудын талаар үзэгчтэй хоёлаа мэдээлэл өгнө. За эдгээр ургамлуудыг бол монголчууд маань гэр ажил гэдэг ер нь бол өрөө тасалгаандаа хэрэглэж заашиж ирсэн. Тэгээ тогтмол хэрэглэх нь бие физиологт маань ер нь хэр их нөлөөтэй юм бэ? За ардсны хувьд болохоор эртээр үеэс монголчууд уламжлалт болгон хэрэгжилж ирсэн. Үүний шалтгаан нь болохоор ерөнхийдөө яг ардсанд бол тийм нөгөө ариутгах, бактерийг устгах, ариутгах ийм шин чанар байдаг. Нэгсэндээ яг химийн судалгаагаар бол витаминидын төрлийн нэгдлүүд буюу пипиний төрлийн нэгдлүүд агуулсан байдаг гэж ярьдаг. Хүчний хувьд болохоор нөгөө эфирийн тосны агууламжтай. Тэгээд тимолын хэмжээ нь бол арай их байдаг гэж үздэг. Ганг усны хувьд бол ялангуяа нөгөө сүүлийн үед бол хүмүүс өргөн хэрэгэлдэг болсон. Ганг усны хувьд болохоор бактерийн эсрэг үйлчилгээч байна. Мөөгөнцрийн устгах үйлчилгээ байдаг. Арц хүч хоёрын яг ийм дундын хавсарсан үйлчилгээг үзүүлэх сонгомл үйлчилгээтэй гэж үздэг учраас нөгөө сүүлийн үед бол хөлхөө ганг усыг илүү амьдралдаа хэрэглээд байх шиг байна. Арт хүчний нэгдэл ганг ус байх нь шүү дээ тий. Би бол анхудаа сонсож байна. 7 хоногт ч юм уу хэдэн удаа асаавал ер нь зүгээр вэ? Тэгэхээр артсыг ингээл хасаахарч яхаа ерөнхийдөө ингээд нэг утаа тартаг тоосон цар үүсэж байгаа шүү дээ тий. Алин ч гэсэн ингээд асаасныхаа дараа бас агаар сэлгэлтийг хийж авах хэрэгтэй. Бидний хувьд нөгөө зөв хэрэглээ тэгээд зөв тунгийн асуудал байгаа юм. Одоо энэ бол ургамал байгалийн нэгдэл аюулгүй гэж бас туушрч болохгүй. Тэгэхээр нөгөө байгалийн гэсэн болгон аюулгүй гэсэн үг бас биш. Тэгэхээр хамгийн гол нь тун хэмжээгээ бол зөв тохируулах хэрэгтэй. Одоо өдөр болгон ингээл арц хүчээр тодорхой хэмжээгээр өнөртүүлж болно. Тэрнийхээ дараа нөгөө агаар сэлгэлтийг л хийж авах хэрэгтэй. Ялангуяа хүчийг бол нөгөө сэтгэлийн тайвшруулыг мэдрэх зорилгоор нөгөө энэ сүм хийдүүд чинь ингээл нэг яхад арц хүчийг өнөртүүлээд байдаг шүү дээ. Тэр чинь бас яг хүмүүсийн нөгөө тайвшрах байдалтай холбоотой. Тэрийг бас манайхан эртээр үес мэддэг байсан. Тэгэхээр тодорхой хэмжээтэй хэрэгэлсэн ч гэсэн нөгөө агаар сэтгэлтэй явуулж авах хэрэгтэй л дээ. Арцыг бол бага хахад асаагаал, тойруулаад, өөрийгөө утаал одоо ариулж ийн гэдэг зан үйл одоо Монгол хүн болох нь л бараг хийдэг гэсэн болол гэж бодож байна. Тэгээд арцнаас тэгж тоосон зэр үүсдэг гэдгийг би анх удаа танаас сонслоо. Тэр тоосон зэр биднэрт бас яаж нөлөөлдөг юм болоо? Их хэмжээгээр удаан хугацаанд ингээл нөгөө униартал нь ингээл углал ах юм бол яг нарийн ширхэг тоосон цар утаа тортог гэл үүсэж байгаа шүү дээ. Тэр чинь тэр дотор чинь яг тэр тоосон цар үүсэж байгаа л гэсэн. Нөгөө бидний амьсгалын замаар дамжаал нөгөө уушгин аливэдэд хоригдлогдож байгаа шүү дээ. Та гангааг ус төрөнд дурдлаа л та мөөгөнцрийг устгах чадвартай гэд одоо ер нь бол антибиотикийн зохисгүй хэрэглэнээс үүдэлтэй эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүмүүс ер нь бол мөөгөнцөртдөг болчихсон гэж би бол сонссон. Тэгэхээр ганга ус энд яг нөлөө үзүүлдэг гэсэн үг үү? Нөгөө ариутгах чанартай гэж ялангуяа нөгөө ковидын үеэр чинь гар ариутгал нөгөө ганга усны хамтдаа гар ариутгагч маяртгагч гэж хэрэглээд байдаг шүү дээ тий. Зарим хүмүүс болохоор сүүлийн үед бол бас ганга усны нөгөө хандмалыг тодорхой хэмжээгээр ууж барьдаг ч юм уу те тэгж хэрэгэлдэг. Яг ямар зориултаар ямар тун хэмжээгээр хэрэглэх гэж юм вэ? Тэгээд бас нөгөө хүн болгоны бие организм физиологийн хүлээн авах чадвар ч бас нөгөө харилцаа адилгүй байдаг шүү дээ. Нэг хүн тохирсон юм нөгөө хүн тарахгүй байж болно. Гэтэл манайхан ч амнаас дамжаал тэр сайн гэсэн шүү, энэ сайн гэсэн шүүгээд тэгэл нэг дуурайч хэрэглээл тэгснэ би тэр тэгээ зүгээр болсон би над болохоор тохирсонгүй гэл хэрэгснийхаа дараа мэддэг шүү дээ тий. Тэгэхээр яг бүх хэмиг нөгөө судалгаатай мэдээлэлтэй тэгээд яг тохирсон тунгаар л хэрэглүүл
ерөнхийдөө үр дүнтэй тий. За бид нар бол яг гэрээ нөхцөл туртаа үедээ яасан тий. Яг нөгөө сүм хийдэд ажиллаж байгаа лам хуврах хүмүүсийг л би бас бодоол сууж лээ л да. Тэд нар бол яалцчгүй нөгөө ажлын шаардлагаар өдөр болгон яг энэ арц гангатай бол зайлшгүй ажил нь холбогдоод идэг штэ тий. Тэр хүмүүсийн бас амьсгалын зам болоод хашилт илүү их мэдрэмтгий болж байгаа бах тий. Хоримтлал нь их хэмжээгээр өртөлт нь ихсэл ах юм бол тэгэл бас сөрөг нөлөө үүсэх магадaltaй. Гэхдээ мэдээж сүүлийн үед бол харьцангуй мэдээлэлтэй болчихсон. Тэгэхээр тэр сүм хийдүүд ч гэсэн тодорхой хэмжээгээр хэрэгснийхаа дараа бол нөгөө агаар сэлгэлт агааржуулалтын систем хэрэгэлдэг байна. Ганг гэдэг өвс өөрөө их чадaltaй юм шиг байна. Гангаар өвсөө угаадаг гээл өвсөө угаах юм бол гоё өнгө ортог, өтгөрдөг гээл тэгдэг гэсэн. Тэр өөр нь хэр нотлохотой юм болоо. Тодорхой хэмжээний эфирийн тосны агуулмж байна. Өвс сургуулгатай холбоотойгоор ганга өвсний хандыг бас яг нөгөө буурал өстэй хүмүүс чинь яг нөгөө цагаан өвсөө нуухын тулд ганга өвсний хандыг бас хэрэгэлдэг. Тэгэхээр тэр ганга өвсний найрлаганд бол нөгөө олон төрлийн ийм хэрэгцээтэй нийтлүүд байгаа юм. Тэгээд тэрнээс нь шалтгаалаад ганга өвсөг бол ялангуяа өвс сургуулах тэгээд тэр өвсний өнгийг үйлчлэгээтэй гэж хэвдэлдэг. Түрүүн хэлсэнчлэн ерөнхийдөө байгалийн гэсэн болон аюулгүй гэсэн үг биш. Тэгээд ерөөсөө нөгөө зөв хэрэглээ, зөв сонголт. Тэгээд зөв тун тийм энэ бол нөгөө зөв амьдралын хэвшил. Бүх зүйл туйшрч болохгүй. За хамгийн хэрэгтэй мөртлөө энгийн зөвлөгөөг бидэнд хүргэсэн Амгалан багштай маш их баярлалаа. Гэрэлтэй зан хөтөлбөр үргэлжилж байна. Санийх бол амар хэрэгтэй мэдээлэл байна. Яг бол би бас хаяа нөгөө нэг хитрхи үнэртөө ороод бас ингээд цонх мохон голхоо мартаад ингээд арс хүжээ бас их уугоолгоодаа дараа жоохоо ханиаж байгаад байдаг байхгүй юу. Тэгээд тэр чинь бас их асааж байгаа гол нь биш те. Гол нь ингээд цонх онгоолгоод би гэрийн одоо бүх булан бүрт ингээ утаа ноцсон байх, цэвэрлсэн байх гэж чухал учраас заавал тэгэж угаартлаа бас ингээд ах юу нэг шаардлага байхгүй тийм шүү дээ. Одоо би бол яг нөгөө арц ганг тэгээ нөгөө хомоолыг чинь ерөөхдөө муу сүнсийг зайлуулдаг гэдэгт итгэдэг. Тэгээд хаяач болов ингээд үнэртээд тэгээд яг тэр үнрээ бүх цонх хаалгаа нээж гарах юм бол ерөөхдөө муу нэрийг арилдаг гэдэгт өөрөө итгэдэг байхгүй юу. Тэгээд бас одоо мэрэгчлэлний зөвлөгөөгөөр хэвтрүүлж болохгүй гэдэг ойлгосон. Эрүүл мэндэд бас хортой байх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь багасаа их дуулдаг байсан уу? Одоо ихрэж ерөөсө багасаа л одоо таксинд суусан ч жолоочт би танд дуулаад өгье. Бараг бүжиглээд өгье, таксинд дотор бараг бүжиглээд өгье гэдэг л хөвгтэйс. Тийм нүүрэмгэл хөвгтэйс. Одоо ингээд бүх юм ярьчин тий. Бүх юм л ярьчин юм. Хинтээч найз болчихно. Одоо ингээд бид нар чинь жоохон бахтанд богоон өдөр тэр явж хаад хажуудлын купений залуучуудтай нийлцэн л хөдөл тоглолцсон. Бүгдэндээ талцсан найз болцсон. Нөгөө амралтанд хингуутай бүр найз болцсон. Галсангуутай найз. Хангадын галсангуутай найз болцсон. Найзаа гэсэн хоёулаа хөдөлд олсон. Би нэг имэтэн амралтанд явуулсан байсан чинь галсангуутай найз болцсон бүр хоёулаа. Найзаа гэсэн хоёулаа хөдөлд тоглолцсон явж байгаа. Инээд. Бацаатай хүмүүсээ тоглож байгаа гэсэн шүү дээ. Ерөөсө багасаа нэг тийм тоглоом дадтай, ер нь юм болгон тийм адтай. Эний чихийг ер нь хэр халууцуулж яв. Гайгүй. Ерөөс нь бол халууцуулж байгаа юм шүү дээ. Энэ миний том айдас яг тийм зүүндээ хүртэл ингээ ээж аваагаа жоох ингээд disappoint болгочих уу, ээж аваагаа гондоочих уу, уурлуулчих уу, итгэлийн алдчих уу гэдэг нь амар миний хувьд амар чухал зүйл. Ээж аваа өөртөө надад ингээ хайр амар хөгсөн болохоор хэл тэн дээр айгүй яадаг шүү. Ер нь одоо хүртэл тэгэл за ээж авахаа л чихийг тэгж болохгүй шүү гэдэг дүрмийг баримтлаад ер нь амьдарч явдаг да. Нэг юм кино байдаг шүү дээ нөгөө. Гэтэ тэр яг нөгөө хоорондоо нэг ярилцдаггүй аав охин хоёрын кино байх л та хоёрын хувьд бол эсэргээр бүр ярилцсан юм чи хамаагүй баг. Гэхдээ нөгөө ойлголцохгүй болохоор нь сүнсийн солио ичдэн шүү дээ. Аавынх нь бид охиных нь бид аавч гэдэг юм. Хэрвээ хоёрын сүнс солигдлоо гэж одоо маргааш өглөө унтаас ирсэн чинь хамгийн түрүүнд одоо би биндээ юу хийж өгөх байсан бэ? Одоо та хэрвээ гинт охиныхоо бид төрчүүл бараг яг энэ хэвээр байж байгаа хөшөө. Ялгаагүй хөшөө. Тэгээд ширэн жоо байгаа байдал ер нь төссөн шүү дээ. Тэгээд ихрээ таныг л дөрөөс юм байна да. Яг ер нь бол тоглоом дадтай юм хүмүүний учир ингээ олоо ярьждаг чинь бол ааваасаа л авсан зан чанар. Ихрээ чинь төрчөөд ээж нь хичээлтэй. За яг 45 хоног бараг сар 2 сар гэртээ байсан ээж нь их сургуульд байж хатаад чөлөө аваад. Тэгчэл сургуульдаа явлаа. Аав дээр үлдчихэж тэгэхээр сувд. Өглөө ээж нь хүлчил гараа авчин би дөнгөт нь урдаа зүүдэг юмтай үүрэл гараа авчинаас.
Тэгэл би ч төмөр зомд байсан. Төмөр зомын Орсын байрны дондор ингээд найзуудтайгаа нийлээл. Нөгөөдүүд нь тэнд юм яриад би ингээд хүүхдээ үрчээл хоёлаа. За заримдаа яг пиам явуучнаа. Хүүхдээ өөр пиам угаад ингээд баг хичээлийн тасал тэгээд хүүхдээ байж байгаа. Ээж нэрэнгүүт нь гэлөө явчихдаг. Тэгэхээр хиттэй аав болсон гэсэн юм бэ? 22 таа. 22 дэх юм. Залуу аав байсан биз дээ. Жохон хөвгтэйсэн байгаа байхгүй. Тэр үед бол их л том болцсон гэж бодож байна. Тэгээ сайхан найзуудтайгаа ч уулзчин, твэж уучна, тэгэж харцдаг. Та бол мэдээж охинтойгоо чөлөөтэй харцдаг те. Одоо багаас нь одоо яг л одоо найз шиг найзтайгаа харцж байгаа юм шигээр бол өсгсөн байна. Бэлгийн амьдралын талаар та хоёр маань ер нь гэр бүл те, танаа гэр бүл ер нь хэр нээлттэй байдаг вэ? Ялангуяа өсвөр насны үед нь те. Хэрсүүд бол ер нь бол ээжтэйгээ тэр талаар бол нээлттэй. Надтай нэг хайхтар тэрийг бол ярихгүй. Намайг одоо жишээлбэл 10 жил төгсөлт ч юм уу те намайг ерөөсөө найзындаа хоногч бай те тийм ерөөсөө хүлэмжшэрхгүй. Тэгээ 10 жил төгссөн бас би найзлаа молтой байсмэнтэй байж үзээгүй. Намайг ингээ жоохон учраас ер нь бол одоо ингээд яг 18 хүртлээ айлд хонохгүй хамаад садан чи барах хонохгүй гэртэл заавал хонох хэрэгтэй гэдэг айгүй тийм дэг журамтай намайг айгүй өсгсөн. Манай ах одоо 3 дугаар анги хүчин бүжигт хийл тоглодог. Тэгэл ер нь багасаа л ингээд одоо хүн шиг ингээд нэг юм инхрилээл. Тэгээ гэртээ харин харьтал намайг одоо миний орон дээр хүлээж байна. Би явахдаа заавал надтай тэрвэрлж үнсчиж одоо гэрээс гарна. Нөгөө ах нар байхгүй. Ээж бол хамаагүй болсон. Охтууд ялангуяа бүр илүү байгаа. Гэхдээ нэг ийм бичлэг яваад идэв ш нөгөө охин хамгийн анх найз залуутай болсон чинь аав нөгөө буланд харцсан ингээ муухай харцсан сууж идэг. Харин тэнгууд чи яг тэр одоо охин чинь мэдээж охин чинь том болно өсвөр нас тэгээ цаашлаад насанд хүрэн тэр үед бэлтгэлтэй байна уу? Тэрийг яг би өөрөө хийх ёстой юм шиг байна. Ялангуяа аав нар те залуу аав нар. Тий яг үнэ. Хүүхдтэй хэрэг халамж инхрээлэл хайрыг тэрвэрлтийг мэдрүүлнэ. Хүүхд яг тэрэн шиг нь аав шиг л хүнтэй суудаг гэдэг чинь. Яг үнэ. Тийм болохоор яг тэрийг л аягүй сайн багаас нь мэдрүүлэх гэж л одоо хичээж зорж л яваа л да. Чи ч гэсэн одоо айлын хөргөн болоод очиход тэрийн аавыг хараад ер нь ийм биз дээ. Ер нь тийм л байсан. Ер нь хөргөн болгоно ааваас нь имэж тэр нь охины навж шүү дээ. Тэгэхээр ч одоо манай хөргөн ч гэсэн манад орж ихдээ ер нь л ингээд нэг тиймэрхүү. Тэгээ таныг дээрээс халмахлаа ургуулаад аав шиг. Ятаж жоохон адилхан болчих. Би ч гэсэн өөрөө мэдчихэж байгаа юм чинь би одоо айлын хөргөн болоод очиход хүнсгөө зангидсан нэг нөхөр байсан тэгэл. Нэг Одоо ч гэсэн би ер нь хадмаавасаа айгу айдаг. Тий. Хүндэлдэг. Бас хүндлэл явж байгаа ахaltaа айхтгээс илүү тий. Дараагийн хэсэг бол яг нэмэх 21 үзэгчтэй зориулаад нууц биш нууцаа хүрэгдэг. Тэгээд сүлдээгээ маань хөтлсөн. Тэгээд энэ удаагийн сэдв юу байгаа илээ? Манай сүлдээл хэлж чадна. Сэдв ер нь хэлэхгүй сайхан хэдүүлээ хамт сууж байгаа үзцгээе. Энэ удаагийн сэдв юу байх бол тун утгагүй хүлээн авч үзцгээе. Нууцш нууц. Гэрэлтэй цог үргэлжлэж байна. Өнөөдрийн сэдв sex toy. Өнөөдөр бидэнтэй энэ халуухан яриаг өрнүүлэхээр хувь хүний хөгжлийн багш, йогийн багш, болор туяа буюу наркоман ирсэн байна. Үчимэн дүргийн. Өнөөдрийн сэдв ер нь бол бид нар нэлээд одоо шүүж байгаа сонгосон. Бас нэг энэ сэдвээр ярьдаггүй бах тий. Sex toy буюу энэ тоглоомын тухай үүсэл нь бид нар одоо яриад байгаа биш. За айл хүний 20,000-аас 30,000 жилийн тэртээ археологийн олдворт судлаачид бол үүссэн байх магадaltaй гэдэг. Оо тийм. За тэгээд тэр байтхан манай эртний 400-500-аад жилийн өмнө эртний Грек Ромд бол үүссэн. За Хятадд бас байсан гэдэг ийм судалгаа. Тэгэхээр энэ маань одоо бид нар одоо ингээд орчин үе зохиочоод ийм зүйл байгаад байгаа биш. За орчин үеийн sex toy бол 19-р зуунд анх үүсчихсэн. За тэгэл 20-21-р зуунд илүү вибратор илүү одоо олон удаа хэрэгэлдэг те илүү боловсронгуй болж ирсэн байх нь л дээ. Яг анх бол одоо яагаад үүссэн юм бэ гэдэг судалгаан дээр эмэгтэйчүүдийн одоо нөгөө нэг дааврын баланс сэтгэл зүйн сарын хүчлэгийн үеийн хямралуудыг даван туулах сэтгэл зүйн дарамтуудыг даван туулахад зориулагдсан тэгж хэрэгэлдэг байсан гэсэн судалгаа бол байт юм бэл. Ер нь бол бүр нөгөө 28,000 жилийн өмнө чулуугаар хийсэн олдвор олдчихсэн гэдэг судалгаас байдаг. Зөө. Тэр нэг үзмэр биш ээ, юу музей байгаад идэв шүү дээ. Тийм тэгэхээр солонгос тас байгаад идэв тийм. Тийм тэгэхээр тэнд чинь нөгөө ингээд хятадууд бол торгоор тэгэл чулуу, мод, даавуу гэд маш олон төрлөөр олдсон л байд юм байлээ л дээ. Тэгэхээр эн чинь одоо бид нар нэг юм ичээд юм уу нуугаад байх зүйл биш. Хоёрдугаар энэ чинь анх эмчилгээний сэтгэл зүйн зориултаар одоо нэгдсэн байх нь шүү дээ. За анх нь тэгж байж бол одоо тэгвэл
зорилго нь юу юм? Ерөнхийдөө зорилго нь бол эн чинь маш олон зорилготой байна шүү дээ. Тий хосод хоорондоо харилцаагаа шинжлэх, илүү сонирхолтой болгох. За синглчүүд бол бэлгийн одоо хэрэгцээгээ хангах. За эмэгтэйчүүд бас өөрсдийнхөө дур таашаалыг мэдрэх, биеийнхээ онцлогийг ойлгох гэсэн өөртөө танилцах гэх маш олон давуу талтай. Эмэгтэйчүүд маань одоо түрүүний дугаарт ярьсан шүү дээ. Бэлгийн туршил буюу хүслийг унтрааснаар эмэгтэйчүүд маш өндөр стрессддэг. Тэрийг гаргаж даван туулахын тулд тооёг бас эмэгтэйчүүд илүү түлхүү эрхлэх нь маш хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ерөөсөө одоо үед орчин цагийн үед шинээр гарч ирээд нэг юм тренд болцсон зүйл биш. Ерөөсөө хувь хүний тийм соёл одоо бэлгийн соёл болж ирсэн зүйл байгаа даа. Тэгэхээр тооёны хувьд болохоор орлуулагч болж гин үү эсвэл нэмэлт хэрэгцээ болж гин үү? Ер нь бол аль аль нь. Тэгээ бэлгийн харилцаа бол биеийн ерөнхий эрүүл мэндийн гол чухал үзүүлдэг зүйл шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бэлгийн харилцааны энерги буюу бэлгийн харилцааны даврын солилцоонд түүнийг давтамжтайгаар даван туулж байхгүй бол хүний бие махбод өвдөг сэтгэл санаа доройтох тий стрессдэх маш олон сөрөг дагавруудыг дагуулж идэг шүү дээ. Тэгэхээр эн чинь хэрэгцээ байна. Ахаад олон жил болсон хосуудын харилцаанд шинэлэг байдлыг авчрах. За илүү тасал болсон харилцааг илүү халуун болгох, сонирхолтой болгох гэсэн маш олон даваа талтай. Ахаад нэгнийхээ одоо дуршил сэрлийн зүгүүдийг мэдрэх те илүү мэдрэмтгий байх. Хоёрдугаар нөгөө бэлгийн дуршил унтрах мэдрэмжийг илүү асааж өгдөг бахан. Заавал хэрэглээгүй ч гэсэн ямар нэгэн байдлаар юм цэвэрхэн байдлаар тооёг гэж харахад сэтгэлд тархинд мэдрэмж өөрөө өндөрсөж идэг баг. Тэгэхээр эн чинь бэлгийн дуршил, таашаал, дур тавилт маш өндөр эерэг нөлөөдөг гэсэн. Тэр нөгөө дөрвөн хосууд гэж яриад байгаа шүү дээ. Тэгэнгүүт за хосууд энэ зүйлийг орчууд хэрэгэлдэг болжээ. Зөв үү? Ер нь бол бүгд л хэрэгжилж байгаа. За тэгээд яг хөсөөлөөний судалгаагаар хосуудын ялангуяа олон жил болсон хосуудын 45-аас дээш хувь нь нэг болон түүнээс дээш удаа хэрэгжилж үзцгээсэн байдаг. За тэгээд сэтгэгдэл нь бол илүү эерэг байсан байдаг баг. Тэгэхээр эн чи одоо нэг тийм 3 дагч. Тэ одоо нэмэлт тийм нэмэлт бүтээгдэхүүн. Анх удаа одоо яг хэрэглэмээр санагдаж байгаа хосуудын хувьд ч юм уу яг ямар нь байвал зүгээр вэ? Хаанаас ер нь мэдээлэл авах вэ? Ер нь бол сошиал нээлттэй байгаа шүү дээ, тий. Гэтэ хосууд анх сонгохдоо бол илүү одоо нөгөө нэг вибратор тийм ээ одоо жижиргээг өөрийн сэрлийн мэдрэмжийн цэгүүдэд ашиглах өдөөх зорилгоор хэрэгжилж болно. За тэгэхэд мэдээж дельта буюу бэлэг хэрэгтнүүдийг бас хэрэгжилж үзэж болно. За тэгээд хамгийн гол нь юун дээр анхаарах вэ гэхээр энэ маань худалдаанд маш олон төрлөөр байгаа. Гэхдээ эн чинь хүний бэлгийн эрүүл мэнд цаашлаад аюулгүй байх зүйл байгаа шүү дээ. Тийм учраас хамгийн сайн чанартай хамгийн сайн зүйлийг сонгох нь чухал. Тэрнээс бусад мэдрэмжүүд нь бол өөртөө үзээд аль нь таалагдчихээн, харааны болоод хөрөлцгөөнд төвшөнд аль нь таалагдчихээн гэдгийг сонгож болно л доо. Хосууд хол байх, эсвэл одоо замд авч явах, аялалд авч явах зэрэгт бол ийм вибратор буюу өдөөгч нар илүү тохиромжтой байдаг. Тэгээ сүүлийн үед бол ийм нөгөө илүү шууд харахад одоо нэг бичих ч юм уу те бас хэцүү шттэ те одоо ингээл цүнх савандаа хийж авахд хэцүү биш, анзаарахдахгүйгээр ийм гоёор хөгжсөн. Төрний осор шиг юм шиг. Өөрөө нэг талаар юм шиг тийм. Тэгээ энэ бол ингээд вибратор чичиргээтэй. Тэгэхээр энэ бол одоо зөвхөн эмэгтэй бэлэг хэрэгтэнд биш ахна шүү дээ. Ингээд өөрсдөө арьсан дээрээ бэлгийн сэрлийн цэгүүд дээр өдөөж өгдөг тий. Тэгэхээр энэ одоо хэрэглээний гач нөлөөч гэдэг юм уу? Буруу хэрэглээний одоо сөрөг тал гэж зүйл. Ер нь аль алай зүйлийг баланстай буюу илүү мэдрэмжтэй хэрэглэхгүй бол нөгөө мэдрэмж өөрөө алдагдах, хитрхи тавтамжтай байх нь мэдрэмж алдагдах. За энэ чинь өөр маш өндөр тавтамжаар чичиргээ өгж таашаал мэдрэмжийг өдөөж байгаа учраас хитрхи хэрэглэхээр нөгөө байгалийн чамын мэдрэмж арай буурах ч юм уу те. Тэгэхээр энэ дээр хугацаатай, тавтамжтай түн дээр илүү ухамсартайгаар хэрэглэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ер нь бас нөгөө гэр бүлийн харилцаан ч гэсэн араар тавих, гадуурх бэлгийн харилцаа асуудал ч гэсэн багасах тий. Тэгээ ер нь бол аюулгүй бэлгийн харилцаа, аюулгүй физиологи, бие физиологи хангах, за сэтгэл зүйн болоод стрессийн байдлаас гарах гэдэг дээр маш өндөр үр дүнтэй. Удаан жил амьдэрсэн, хамт амьдэрсэн гэр бүлүүд магадгүй ингээд амьдрал нь тогтцсон, сексэн ч тогтцсон байж байгаад хинэн тооy гаргаж ирэх вэ гэд нэг юм асуулт байна л да. За тэгвэл чи гаргаж ирсэн бол эмэгтэй нь гаргаж ирсэн бол нөхөр нь жишээлбэл юу гэж хандах вэ? Эрэгтэй нь гаргаад ирсэн бол эмэгтэй нь бас юу гэж хандах уу гэдэг юм. Энэ тал дээр яаж одоо сонголт хийх вэ? Эсвэл яаж за тоо хэрэглээч гээд ингэх юм уу? Эсвэл яг яавал
Тэдгээр хүмүүст за зөв төлөв жишээ үзүүлж болох бай. Одоо манайхны нэг хандлага байгаа л да тий одоо нэгэн той сонирхоод юм уу аль эсвэл одоо порнограф үзэхээр би чамайг хангахгүй байна уу ч юм уу тий яагаад илүү юм хүсэж байгаа яагаад ийм гэдэг юм жоохон сонирхлыг боон хаагдуулах юм хардах гэхүү тий энээсээ болоод нэгнээсээ одоо нөгөө мэдрэмжээ нуух гэдэг зүйл байгаа. Тэгэхээр энэ дээр илүү хосууд нээлттэй байх хэрэгтэй. Эн чинь бол ямар нэг одоо нэгийг хангахгүй байгаадаа биш тий. Тэгэхээр илүү сонирхолтой, илүү харилцааг илүү гүнзгий болгох, таашаалтай болгох, мэдрэмжийг нэмэгдүүлэх. За тэгээд нөгөө халуун өдрүүдийг илүү буцааж авчрах. Тэгэхээр шин зүйл болгоно таслалсан харилцаанд шин зүйл ухамсартай харилцаа биднэрт илүү урт удаан хугацааг авчирдаг болохоос тасал болсон за тэгжил лэдгий за ингэ байж ямар нэгэн зүйл шин байлчвал илүү юм хүсчиж хаанаас сурчиж уу гэдэг маань өөрөө маш бүдүүл буй сэтгэлзэн хүчрхийл болоод ирчихэж байгаа юм л да. За яг хөө гэхдээ энэ дээр одоо эвтэйгээ ярилцаж болно тий. Чи намайг одоо хангахгүй байгаадаа бишээ. Битүүрийн бэлгийн ярилцаа болохгүй байгаадаа бишээ тий. Угаасаа энэ зүйлийг ингээ хэрэгэлдэг юм бэ, сонирхолтой юм бэ, сонирхож үзүүл чи юу гэж бодож байна бас асуух. Ахаад хосууд хоорондоо нэгэнд сонсож сурах хэрэгтэй. Шууд л тий яагаад чи тэгсэн гэхээсээ илүү. Тэгэхээр эн чинь нөгөө хосууд гэхээрэл хэнийг нэгийгээ юу ч хамаагүйгээр илэрхийлдэг биш. Илүү танихгүй мэдэхгүй байдаг. За тэгээд мэдрэмж сонирхлоо илэрхийлэхээр хардах загнах тэг хаанаас сурсан гэдэг ийм зүйл биш. Бид нар хувийнхаа хөгжлийг маш их анхаарах хэрэгтэй гэсэн. Нээлттэй байж иж, харилцаатай байж иж, мэдлэгтэй байж иж, ухамсартай харилцаагаар хайрыг үргэлжлүүлдэг болохоос нуун дарагдуулах, мэдрэмжийг хаах энэ ч өөрөө сэтгэл зүйн шууд хүчрхийл болчихж байгаа. Тэгээд тасал болсон харилцаа гэдэг маань хайр байхгүй болсон биш шүү дээ тий. Хитрхи таслолоод нөгөө дааврын нөлөөтэй сэтгэл зүйн мэдрэмжүүд, биеийн мэдрэмжүүд жоохон унтарчихсан байдаг. Дарагдчихсан байдаг гэсэн. Тэгэхээр тэр чинь шин зүйл дороо өдөгдөд гараад ирэх учраас энэ дээр хосууд маань энэ ташрамтлахад бол маш нээлттэй байх хэрэгтэй, харилцан ойлголцдог байх хэрэгтэй тий. Ялангуяа энэ чинь ингээд хүний л амьдрал, ялангуяа хосууд бол ингээд хол явна тий. Аяллаар явна. Тустай амьдрах шаардлагууд гарна. Тэгээ тэр үед нэгнийгээ хардж байхын оронд хүн чинь физиологийнхоо хэрэгцээг хангаж байж эрүүл сэтгэл зүйтэй, сэтгэл ханамжтай, гүн нойртой унтаж амрна штэ. Тэгэхээр энэ дэр нэгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тий. За нэгнтэйгээ танилцаад мэдрэмж нь хаана байдг юм бэ? Ямар той дуртай байдг юм бэ? За тэгээ нэг нь гатгшаа явсан бол тэндээс олж ирдэг, бэлгэлдэг тий. Эн чинь бидний гэр бүлийн одоо боловсролд бэлгийн боловсролд хамгийн том тийм соёл хэрэглээ шүү дээ. Бид нэг хоолыг ч гэсэн янз бүрээр туршиж үзэл тэнд очиж идэж үзэн гэдэг хэрнээ бэлгийн амьдрал хосын хамгийн чухал амьдралын чанарт нөлөөлдөг зүйл. Гэтэл яагаад энэс хичээ дарагдуулаад байдаг тий. Тэг өөр газараас яагаад таашаал дур мэдрэмж хайгаад сэтгэлэнд тогтлоод идэв. Тэгтэл тэрийг гэртээ өөрсдөө авчрахын тулд илүү нээлттэй, сонирхолтой, хүлээн зөвшөөрөлтэй, мэдлэгтэй, мэдээлэлтэй байх хэрэгтэй гэсэн. Хосуудтай бол ингэж л хэлмээр юм байл та. За ялангуяа манай монголчууд айгүй бүрэг ичим хийж сонгоод айгүй их штэ. Тэгэхээр хөдөлгөөн ирчүүд нь одоо энэ тоглоомыг их нэртэй бас цаг гаргаад за энэ арай хоёлаа энэ нэвтрүүлгийг үзье. Энэ нэвтрүүлэг дээр ийм ярьж ирсэн шүү гэж шалтгаан гаргаж аваад одоо хэрэглээд үзээсэй гэж л одоо уриалмаар байна та. Одоо өөр одоо юу гэх вэ? Ер нь бол нөгөө бас зориг гаргаад санал тавьж байгаа шүү дээ. Тэгэхэд магадгүй одоо энэ нэвтрүүлгээс үзээд одоо энийг ер нь хэрэглэх шаардлагатай байна гэдэг нэг юм сэтэл аваад санал тавьж иж болох байхгүй тий. Магадгүй тэгэрэл гэж бодож байна да ирчүүдээ. Бэлгийн харилцаа бол нэг хүний харилцаа биш. Хосын харилцаа тий хамтран харилцаа. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө нэг нь нэгнийгээ таних мэдрэмж энэ дээр илүү байдаг. Яагаад гэвэл шууд энэ вибраторыг одоо би өөрийнхөө хамтрагчийг эхнэрийг хайртай хүнийг хэр мэдэрдэм бол гэдгээр илүү зориултын гээлийн төрхөд ариун цэвэрчээр тий сэрлийн цэгүүдэд төр хүргэж үзэх за тэгээд даралтын мэдрэмжүүд тухайн хүн одоо хамтрагчаа харах таашаалын мэдрэмжүүд чинь хүнд шал өөрөөр тустай учраас энийг туршиж үзэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд маань эрэгтэйчүүд маань ч гэсэн өөрсдийнхөө физиологийн хэрэгцээг хангахын тулд эн чинь зүгээр л аюулгүй асуудалгүй зүйл. Гол нь юун дээр анхаарах вэ гэхээр материал өөрийн мэдрэмжийн сонголт авах нь. Тэгэхээр эрүүл ахуй талаасаа ер нь ямар хуу байдаг бол тийм учраас одоо нэгдүгээрт эрүүл ахуй учраас эн чинь стандартт нийцсэн хамгийн аюулгүй хүлээн зөвшөөрөгдсөн той тоглоомуудыг сонгох хэрэгтэй. Тэгэхээр энэ маань ямар материал гэдэг вэ гэхээр одоо жишээ нь энэ бол медикал силикон буюу эмнэлгийн зориулалттай
бактери үрждэггүй, маш торгон, хүрэхэд мэдрэмж нь маш гоё, тэмээ арсанд ширүүн биш ийм материалууд байдаг. Тэгээ энэ маань зүгээр нэг юм таашаал мэдрэмж өгөөд өнгөрөх зүйл биш. Энд чинь шууд дагаад эрүүл мэнд аюулгүй байдал гэж явж байгаа учраас илүү хариуцлагатай хандах хэрэгтэй. Дэлхийн нийтээр судалгаа ер нь бол 50-аас дээш хувийг эмэгтэйчүүд одоо хэрэгэлдэг гэж гарсан байсан тий. Тэгээд яг нөгөө өөрийгөө олоогүй одоо дур тавьж үзээгүй эмэгтэйчүүд ер нь маш их байдаг шүү дээ. Тэгэхээр тэр талаасаа хэрэглүүл бас өөрийгөө олох нь шийдвэр яах вэ тий. Тэгэхээр эн чинь нөгөө нэг илүү нарийн торгон мэдрэмжтэй учраас дээрээс сэтгэл зүйн хувьд ч гэсэн илүү таашаалтай шинэлэг зүйл учраас сонирхож өөрөө өөртөө ажиллахад илүү төлхөө байх нь шүү дээ. Ингээ бариад үцгэд ч гэсэн одоо тийм би нэрээ ийм хэрэгжилж байгаа шүү гэсэн шин сэтэл тий. Нэртэйгээ цуг мэдээж одоо нөгөө ариутгах саван бактери үржүүлэхгүй гэл зэрэг дагалдах хэрэгслийн багцаар нь авч хэрэглэж сурах хэрэгтэй гэсэн. За одоо нөгөө нэг судалгаагаар эмэгтэйчүүд ер нь илүү хэрэгэлдэг гэдэг ааш. Тэгэхээр эрчүүдэд ер нь бас хэрэглэх одоо ийм дангаараа бие дааж хэрэглэх секс тоглоом байлгүй яах вэ? Мэдээж эрчүүд ч бас одоо физиологийн хэрэгцээ эмэгтэйчүүдээс илүү туршил өндөртэй тий. За хэдийгээр зүүд нойр цаанаасаа бие физиологийн шаардаад гадагшлуулдаг ч гэсэн ахаа тэр хүмүүст ч мэдрэмж хэрэгтэй. Тэгэхээр нөгөө ганц бие залуучууд эсвэл гэр бүлээсээ хол байгаа залуучуудад маань зориулсан юм аяган хэлбэрийнх байдаг л та. Оо энэ юм тий. Тэгээ энэ маань ингээд задлаагүй байна. Тэгээд нэг удаагийн хэрэгсэл гэж байгаа, тавтан хэрэгэлдэг гэж байгаад нэг удаадаа хэрэглээл аюулгүй эрүүл ингээл цүглээ явж байхад энэ бол анзаарахдахгүй байгаа зү тий. Тэгээд одоо эсний гээл чим шиг харагдаж тэгээд дотроо бол мэдээж нөгөө материалын хувьд, чигшлийн хувьд, за тэгээ мэдрэмжийн хувьд яг хөтрээний дотор тал шиг илүү салслаг зөөлхөн биржгэр мэдрэмжтэй. Энийг маш болгоомжтой хэрэглэж сурах хэрэгтэй баг гэж бодож байна тий. Зүг. Ямар нэгэн одоо догдох ч юм уу иймэрхүү зүйлүүд гарах болоод эрсдэл байгаа юм. Ер нь аль аль зүйлийг нөгөө мэдрэмжийг хэмжээтэй планстай байхгүй бол энэ чинь өөрөө хүчээр ингэж вибратор өгж өдөөж байгаа учраас энгийн биеийн арсны харилцааны мэдрэмжинд илүү өдөөгдөхгүй болох айлтай учраас зөвхөн энэ л байхгүй бол болох болчтой тийм тэрхий хүчтэй байнга хэрэглээд авах ч юм уу биш байх. Одоо яг зах зээлийн хувьд бол одоо бас л нэг юм дэлхийн нийтийн судалгаа гэх юм бол одоо яг нэг юм секс тоёны худалдаа авалт бол 30 тэрбум давсан одоо үзүүлэлттэй байдаг гинэ орлого. Тийм. Тэгэхээр энэ баг магадгүй цаашлаад 2030 он хүртэл ер нь өсөлттэй байх хандлагатай байгаа гэж байна. Тэгэхээр Монгол улсын хувьд ер нь худалдаа авалтын түвшин хэр байд юм бол тийм судалгаа, статистик тоо байдаг болов уу? Одоо ястэ тэрийг нь бол мэдэхгүй л байна. Энэ дээр яг нэг эмгтээчд үлээх сонирхтгал юм билээ л дээ. Тэгэхээр бас түрүүний нэвтрүүлэг дээр хэлсэн. Ер нь бэлгийн амьдрал дээр эмгтээ санаачлагтай амьдрал илүү халуун илүү дулаан удаан байдаг баг. Юу хамаагүй хэрэглэх биш. Бас яг хүний биед сөрөг нөлөөгүй, сайн чанарын материалтай тий. Нэгдүгээрт эрүүл мэнд. Нэгдүгээр таашаал биш. Нэгдүгээрт эрүүл мэнд гэдэг зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Бэлгийн яг бид нар ингээд сонсоход тоглоом, таашаал, мэдрэмж гэж харж байгаа ч гэсэн эн чинь өөрөө хамгийн нэгдүгээрт эрүүл мэнд, хоёрдугаар таашаал мэдрэмж гэж явах тоглоом. Бид нэр зүгээр гараараа тоглоод өнгөрч байгаа биш зүйл. Хосуудын маань хувьд ч гэсэн ер нь нэгэн хэвийн болсон бэлгийн харилцаагаа бас сонирхолтой, шинэлэг болгох үүднээс энэ зүйлийг хэрэгжилж болох нь байна. За тэгээд ганц бие синглчүүдийн маань хувьд ч гэсэн ер нь бол өөрийнхөө бие физиологийнхаа асуудлыг ингээд нөхөөд шийдээд явах бас бүрэн боломжтой ах нь байна. Тэр үеийнхаа тренд биш бэлгийн харилцааны соёл гэж үзэж болох нэ. Би бол яг эрчүүдэд төлөөлөд хэлэхэд за найз бүсгүй чинь эхнэр чинь эсвэл найз чинь ийм зүйлтэй байвал бүү гайхаараа харин ч бүр соёлтой хэрэглэе. Эсвэл юу гэдэг өөртөө хайртай эсвэл өөртөө өөрийгөө бас айгуу сайн ойлгодог хүн байна гэж ойлгоорой бас маш их хүндлээрэ гэж бодож байна. За ер нь бол яг нөгөө монголчууд манаас бүрэг ичимхий хүмүүс байдаг ч тийм. Тэгэхээр яг бас харьцангуй иймэрхүү сэдвээр ярилцах нь маш бага байдаг. Тэгээд мэдих ёстой асуудлуудын бас нэг чухал сэдв байлаа. Тэгээд маш гоё зөвлөгөө өгсөн. Нарката баярлалаа. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Сая нууц ялла. За өдөш болсон байна. Танай гэр бүлийн хувьд орой ер нь цагийг юу хийж өнгөрөөд үгүй? Яг энэ цагаар. Одоо ч 10 өнгөрцөн байна гэдэг чинь манай хүүхд маань аль хэдийн унтсан. 6-аас 8 хооронд эрт унтдаг. Тэгэл одоо яг нөгөө би нэг жоохон уцсан мцаа оролдоо, жоохон ажил төрлөө хийгээд нэг амраад нөхөртөөгөө ингэ тэмрэлдэж хөвтөө. Тэгээд яг нэг жоохон ер нь
амьсгаа гаргаад ер нь жоохон өөртөө зарцуулдаг цаг явж байна да. Ааха. Нөхөртөө тэрвэрлдээд гэсэн чинь аавын царай бас жоохон гонигтай болоо. Аав ч уус ээжтэй байг тэрвэрлдэж штэ. Аав ээж нь юу идэггүй? Заавал ч яг хуу ажилтаа үед боулон дээр байдаг. Тэгээ боулон дээр байхгүй да гэртээ. Ер нь бол амархаг л бас боддог. Тэнд байгаад бас хэцүү. Айгүй шуугантай шүү дээ нах чинь бас. Таснаас пэр бар гэл хүмүүс хашгиралдаал тийм нөгөө айгүй тийм эмоцтой спорт шүү дээ бүгдээр ойролдоол дэргүүр чинь. Тэгэхээр бас яг тийм шууганд бас байгаад чаддгүй. Тэгэл гэрлэгөө амраа гэл хоёул амархаг л боддог л та. Тэгээд хоёул очиж зургатаа кино үзнэ. Тиймэрхүү юм энэ нэг жижиг залуутайгаа жоохон дуу хална. Хоёр маань ингээ хамтдаа ер нь нэвтрүүлэлт орж исэн урд нь. Авьяаслаг монголчууд дээр зөв ярьслага арын ярианд л өгжсэн баг. Гэтэ яг ингээ өөдөөдөөс авчаад аав охины тухай ярьж байгаа тий. Харж байгаа юм. Тийм баг. Тэгээд одоо ихэр савдын маань бүр жоохон байхаас нь л аав нь байнга л хажууд нь ингээл өмг төшөг болоод мэдээж бас амьдралд нь чухал байр суурь эзэлдэг хүний нэг бол яалтчгүй мэдээж ээж дүүнэр нь байгаа. Гэтэ аав бол бас л чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг баг. Тэгээд аавдаа бас хэлмээр санагдсан ч юм уу баярлаа гэж хэлж амжаагүй ч юм уу тийм үг байдаг бол одоо хэлэх бас боломжийг олгож байна. Гэр бүлийг ч ер нь бүтэн авч явж байгаа гол хүн чинь бас аав хүн эцэг хүн байгаад байгаа шүү дээ. Тэр хүний одоо бүх тэр хүн ч одоо яг байрлахын одоо хундаам шиг те бүх зүйлийг ингээд зохицуулаад яг байнга ингээд хой гэж хамгаалаад ингээд байж идэг те. Тэнгүүтээ ээж аав маань одоо ингээд цуг байгаад 27 жил нийт 30 жил ингээд цугтай байж байгаа те. Тэнгүүт 30 жил ингээд гэр бүлээ ингээд хамгаалаа бүгдийг ингээд гоё тэврээд ингэж хайрлаж байгаа бидний бүр ингээд бүгдийг нь хайраар дүүрэн өсгөө бүгдээрээ ингээд сайн хүмүүс өсч чинь те. Тэрэнд аавдаа маш их баярлаа. Өрөө өтгөдөө хажууд удаан жаргаарай гэж хүсье. Тийм ийм яхаа хичээд байдаг байхгүй. За баярлалаа. Бас чанга шүү. Тий, чанга штэ тий. Дасаагүй маа. Тийм Андрей. Яг юм гоё энгийн байгаад байгаа байхгүй юу? Юмыг аягүй гоё энгийнээр хүлээж авах юм. Ер нь бол яг нөө нэвтрүүлэгт орж байгаа хүмүүс бол айл болох бие барайл хайртай дотны хүмүүстэйгээ ер нь тэр болгон ярилцаад байдггүй. Тэгээд олон хүний дунд бас ингээ яриа суух хүндрэлтэй байдаг юм шиг санагддаг. Манай хоёрын хувьд бол үнэхээр гоё чөлөөтэй яг энэ гэр бүлийнх нь хүмүүжил яг тэр нөгөө орчин бас их нөлөөлөд ах шиг байна л да. Тэгээд өнөөдрийн гэрэлтэй цонх хөтөлбөрт маань бидний урилгыг хүлээн авч өргөдөж ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Урьсанд баярлалаа. Ихрээдээ бас алдарт одоо аваарэ гэж ерөөё. Тэгээд давхараас урлагийнхаа карьерийг бити орхиорой. За тэгээд таны боулингийн спортод бас оруулж байгаа хувь нэмэрт нь бас өндөр амжилтыг хүсье. Үзэгчдээ бас би боулинг руу зарин очиорой. Бид хэд бас тэнд удахгүй очноо гэж хэлмээр байна. За баярлалаа. Гэрлээ цуглуулт бүртээ хамт байсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.